Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдардаг бөгөөд тэдгээр нь бүгд бидний нүдэнд дассан нийтлэг дүр төрхтэй байдаггүй. Өнөөдөр би та бүхэнд оршин байдаг гэдэгт нь итгэхэд ч бэрх тийм өвөрмөц хотуудыг танилцуулж байна. 4-р сарын 29-ний өдөр аврагууд онцгийн хагас шигшээ. Энэ өдөр шигшээ чалгахын төлөөх гал гарсан нэгэн тоглолт болсон. Paris Saint-Germain клуб талбай дээр Bayern München-ийг хүлээн авч тоглох юм. Энэ тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Атлантын далайн эрэг дээрх хотоос эхлэе. Лагос хотын ойролцоох энэ газар урд нь загасчдын бяцхан тосхон байсан бол одоо Лагосын нэг хэсэг болжээ. Гэхдээ нэгтршүүлсэн хогийн овон дээр сүндэрсэн бараг л бие даасан тустай хот гэж хэлж болно. Байшингуудыг шууд усан дээр шон зам барьсан байдаг. Энэ бол туйлын ядуураас нүүрсэн дэлхийн хамгийн юр бусын газруудын нэг бөгөөд усан дээр баригдсан дэлхийн хамгийн том яд усын хороолол юм. Энэ бол Венец огтосоо биш. Яг л сүрлийн дараах үеийг харуулсан киноны зураг шиг байгаа биз. Энд яг хэдэн хүн амьдрахыг хинч баттай мэдгүй. Зарим нь хэдэн зуун мянга гэдэг бол зарим нь үүнээс ч хамаагүй их гэж үздэг. Албан ёсны тоогоор 250 мянган хүн гэж гарсан ч асуудлын цар хүрээг нуун дарагдуулахын тулд энэ тоог санаатайгаар багасгасан гэдэгт олон хүн итгэдэг байна. Энэ газарт анх танилцсан хүмүүст энтхийн оршин суугчид яаж амьд үлдэж чаддаг байна гэх асуулт өөр ирэхгүй төрдөг. Энд ногоо тарих газар байхгүй, мод байхгүй, төлөө түүхч газар үгүй. Энтхий амьдарч үнэхээр хүнд бөгөөд хүмүүс амьдрах бараг боломжгүй нөхцөлд амь зогоож байна. Төрөлд маш өндөр. Нэг эрэгтэд 3-4 эхнэр байж болох бөгөөд эхнэр тус бүрээсээ нэг биш хүүхдүүдтэй байна. Энд нэг эмэгтэй дунджаар 5-7 хүүхэд төрүүлдэг. Тус улс байгалийн баялгаар маш арвин боловч түүнийг гадаадад зарах нь ихүү ашигтай байдаг. Орон нутгийн ядуу ард түмэнд өгснөөс илүү их мөнгө гадныхын төлдөг учраас тэр шүү дээ. Улсынхаа баялгаас ард түмэнд бараг юу ч хүвтээдэггүй. Нигерийн нийслэл Лагосот ингэж л үүссэн. Энэ бол дэлхийн хамгийн хурдтай томорч буй мегаполисуудын нэг бөгөөд ядуусын хорооллынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Энэхүү усан дээрх хорооллыг Макоко гэдэг. Харин албан бусаар олон хүн хар Венец гэж нэрлэдэг байна. Нэг хүнд ноогдох багш цагдаагийн тоо энд маш бага байдаг нь Нигерийн ядуусын хорооллыг огтхонч очихыг хүсмээр газар биш болгодог. Эмнэлгийн үйлчлэгээний төвшинний талаар бүр ярих хэрэггүй. Үүн дээр аимшигтай ариун цэврийн дороотлыг нэмбэж энд яагаад өндөр настан бараг байдаггүйг та ойлгох байх. Анзаарч харуул энэ газарт хөгшин хүн гэж бараг байхгүй. Хүмүүсийн дийлэнх нь харьцангуй залуутаа нас бардаг. Олон хүн дохын улмаас зарим нь хумхаа, гепатит, менингит, гидсний хижиг болон гидсний халдварт өвчнүүдээр нас ордог. Зохих эмнэлгээнд хамрагдаж чадаагүй болж ядуусын хорооллын хүн ам дөнгөж 5% л 60 нас хүрдэг байна. Энд нэгэн цагт байсан загасчдын жижиг тоосон Лагосыг бүхэлд нь далайн гаралтай хүнсээр хангадаг байсан ч одоо эрг орчмын ус маш их бохирдож загасчлах ямар ч боломжгүй болсон. Гэхдээ хотоос нэлээд холдож байгаад үзвэл ад таарч хэдэн загас барьж болдог бөгөөд загасчлал нь усан хорооллын оршин суугчдын үндсэн ажил хэвээр байна. Харин загас барихгүй бусд нь өдөр бүр Лагос руу ажил хийхээр явдаг. Энтхийн уснаас маш өмхий үнэр хангална. Хойж бусаар баригдсан хэдэн зуун овоохон шонг тойрон өтгөн ялагдас бохир усны зузаан давхар тогтсон байдаг. Статистикаар нэг хүүгч байшинд дунджаар 6-аас 10 хүн амьдардаг бөгөөд баруун Африкийн өнцөг булан бүрээс цагаач ажилчид энд цугладаг. Олон оршин суугчид байшингаа эзэмшдэггүй зөвхөн түрээсэлдэг байна. Модон завин нутгийн иргэдийн тээврийн гол хэрэгсэл бөгөөд айс бүст байдаг. Хүүхдүүд бүр илүү сонирхолтой тээврийн хэрэгсэл сэдэж олдог. Завийг загасчлахад төдийгүй эмэгтэйчүүд хүнс, ус, ахуйн бараа зардаг, худалдааны цэг болгон ашигладаг. Энд ховонцор торхоор хийсэн хөөгч сургуулиуд хүртэл бий. Заримдаа шуурганд сүйдэж хүүхдүүд хэдэн жилээр боловсролгүй хоцрох нь энгийн үзэгдэл. Харин зарим эцэг эхчүүд хүүхдүүдэд зэрэгэлдэх дүүргийн өөр хөвгт сургуулиуд руу явуулах боломжтой байдаг. Засгийн газраас Макокогийн оршин суугчдад үнгүй ус өгдөггүй. Ундны ус олж авах ганц арга нь худгаас ус авдаг 8 ачтаас мөнгөөр худалдаж авах юм. Бүх хог хаягдл бохир шууд далаа руу цутгадаг бөгөөд тэр усанд нь хүүхдүүд тоглож нааддаг. Ийм газар хүртэл хүмүүс ямар нэгэн байдлаар өөрсдөө саатуулахыг хичээдэг. Цахилгаантай айлуудаас LCD зурагт
Бүр тэдний хувьд хамгийн сүүлнийхтэй орох PlayStation 2 тоглоом хүртэл харж олно. Үсчин жижигхэн кафеч бий. Бас энэ ядуусын хороос нэг том давуу тал байдаг. Бусад Лагос хотын хэсгийг бодвол гэмт хэргийн гаралт харьцангуй бага байдаг. Мөн инженерийн шугам сүлжээний төлбөр гэж байхгүй. Яагад гэвэл тийм шугам сүлжээ нь өөрөө огт байхгүй. Нэгэрийн эрх баригчид байгаль орчинд занал хийлж байна гэсэн шалтгаанаар энэ хороосыг олон удаа нураахыг оролцсон боловч хариуд нь хуура газарт байшин санаж босгоогүй юм. Тиймээс нураах ажил эхлэхэд иргэд бослог гаргаж эрх баригчид бууж өгсөн төвхтэй. Ажилгүйдлийн өндөр түвшингийн улмаас хүүхдүүдийг хүртэл багаас нь хүнд хөдөлмөрт сургадаг. Нэгэвчүүдийн бараг 3/1 нь бичиг үсэг тайлагдаагүй. Зөвхөн цөөхөн хэдэн ацтангууд Европ руу ганц талын тасалбар авах мөнгө цуглуулж чаддаг бөгөөд тэнд хамгийн бага цалинтай ажил хийсэн ч эх орондоо авахаас олон дахин их мөнгө олох боломжтой байдаг. Энэ газрын ард харагдах 10 км урт гүүр, хосоос харагдах орчин үеийн барилгууд нь энэ дүр зургийг бүр сонирхолтой болгож харагдуулдаг. Дараагийн юр бусын хот руу шилжээ. Энэ бол Эл Амадия. Яг л фотошопоор зурсан юм шиг хот боловч энэ бол бодит байдал. Иракийн Курдистанд байрладаг энэ хотыг данцал харахад стратегийн хувьд өндөржиг газар маш чухал байсан ихт цагт баригдсан хуучны хот болохыг нь ойлгоно. Эл Амадия нь далайн түвшнээс дээш 1400 метрийн өндөрт уулын тэгш ороо дээр байрладаг. Хадны ирмэгдэрх байшинд амьдрах нь аимшигтай байж болохч цонхоор нь хөндийн гайхалтай дүр зураг харагддаг. Энэ хот манай эртний өмнөх 3000-д байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш ойлгомжтой шалтгааны улмаас хэмжээгээр огт томроогүй. Зүгээр л тэлэх газар байхгүй шүү дээ. Барилгууд агаарт хөвөхгүйгээс хойш олон мянган жилийн өмнө 1 км урт 500 м өргөн байсан яг л тэр хിവэрээ үлджээ. Удаа хугацааны туршид тус хот руу хатанд сэлсэн нарийнхан шатаарж гарах боломжтой байсан бол одоо сайн зам тавигдсан. Энэ хот нь анх нэвтршгүй цайз байхаар төлөвлөгдсөн бөгөөд бүс нутгийн янз бүрийн үндэстэн улсууд энэхүү түвшиц газрыг эзлэхийг үргэлж оролддог байжээ. Эл Амадия бол олон үндэстэн олон шашинтай хот бөгөөд лалын шашинтнууд христийн шашинтнуудтай маш найрсаг хамтран амьдардаг. Хүн ам нь ойролцоогоор 8-аас 11 мянга орчим байжээ. Хэвийн амьдралд хэрэгтэй бүх зүйл буюу дээгүүр ресторан цагдаа бусад үйлчлэгээ энд байдаг. Гисэн хэдиж шинээр байшин барих боломжгүй. Хязгаарлагдмал газар нутгаас болж хүн ам өсөх боломжгүй тул уугуул иргэд хотоос нүүхээс өөр аргагүй төрдөг байна. Нутгийн иргэд голдуу хөдөө аж ахуйгаас мөн аялал жуулчлалаас бага зэрэг орлого олдог. Эл Амадиягийн оршин суугчид илүү олон жуулчдыг татахын тулд хотоо ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэхийг хичээж байна. Бидний жагсаалтанд орсон дараагийн юр бусын хот бол Ла Ринканата. Ямар нэгэн кинон дээрээс л хардаг шиг маш уран зүгнэрт харагддаг энэ ууланд байх хотыг олон хүн дэлхий дээрх там гэж нэрлэдэг. Энэ нь Перугийн унтарсан гавтуул дээр байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш өндрөөрөө зүгээр ч нэг дээгүүр байранд биш дэлхийд бүр нэгдүгээрт ордог. Энэ бол дэлхий дээр хамгийн өндөрт байх уулын хот юм. Далайн түвшнээс дээш 5 км гаруй өндөрт байрладаг гэд боддоо. Нэг үгээр бол энэ хот Европ твийн хамгийн өндөр цэг Эльбрус уулын ороо дээр байна гэсэн үг. Ийм өндөрт агаар маш сэрэг байдаг тул нутгийн ард иргэд ямар их хүчил төрөгчийн дутагдлалд ордог бол гэдгийг төсөөлөд нэг үзээрэй. Энэ нь хүмүүсийн наслалтад их их нөлөөлдөг. Гэвч хүчил төрөгчийн дутагдал нь энэ хотын гол асуудлын нэг боловч цорын ганц нь бас биш юм. Уур амьсгал нь хатуу ширэм, зундаа бороо ихтэй, өвөлдөө хуурай, жижиг дундаж температур ердөө нэмэх 1 градус байдаг. Ийм ээлгүй нөхцөлд 30 мянга гаруй хүн амьдардаг. Үнэн дээр 30 мянга гэдэг нь 2009 оны тоо баримт бөгөөд түүнээс хойш хүн ам нь эгс өссөн. Гэхдээ хүмүүсийг энд юу татдаг вэ? Хариуцлага нь цалин мөнгө. Энэ бол уурхачдын хот бөгөөд алтны асар их нөөцтэй тул алтны халуур олон ажилчдыг энд авчирсан. Тэд сард 200 хүртэлх доллар олох боломжтой байдаг. Энэ тийм ч их мөнгө биш мэт сонсогдож магадгүй ч тухайн улсын хувьд багагүй цалин тооцогдох бөгөөд хүмүүс үүний төлөө хүнд хөдөлмөрийн нөхцөл хатуу ширэн уур амьсгал тав тухгүй байдлыг төвчөд бэлэн байдаг. Засгийн газраас зохих хянс тавьдгүй тул Осборзост эмх замбраагүй болсон. Хотод захиргаа гэж байхгүй. Анархизм ноёлдог бөгөөд энд үйл ажиллагаа явуулдаг уус уурхайн компаниудын бараг ихэнх нь албан бусаар ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийн талаар ярих хэрэггүй тул уурхачид банд Америкт оруулж байдаг бөгөөд осол гарах нь шийдбэг.
Алт олборлтыг хуучирсан аргаар явуулдаг. Хүдрээс үнэт металлыг мөнгөн усны тусламжтайгаар ялгаж авдаг нь орон нутгийн газар шороо, ус, агаарыг энэхүү хорт металлаар маш ихээр бохирдуулдаг. Ингэснээр мөнгөн усанд хордсон өвчтнүүдийн тоо улам ихсдэг байна. Эцсийн дүндээ хүчил төрөгчийн дутагдал, мөнгөн усны хордлого, амьдрал болон хөдөлмөрийн хатуу ширүүн нөхцөл байдлаас шалтгаалсан эндхийн хүмүүс дунджаар дөнгөж 50 хүртэл насалдаг байна. Энэ нь улсын дунджаас даруй 20 жилээр бага гэсэн үг юм. Үүн дээр гэмт хэргийн гаралт хэрэг сэтэрсэн байдлыг улам сөндрүүлдэг. Цагдаа нар байдаг хэдий ч зөвхөн богино хугацаанд томьёолтоор ирдэг. Нутгийн иргэдийн гол зугаа цэнгэж архитект бие үнсэст газар авсан бөгөөд тэр байтугай насан туршийг өшөдөж үүнд өртдөг. Хэрв танд ажиллахаар бол янхны газар болсон клуб руу орохгүй байснын дээр бөгөөд тэдгээр нь уурхад зовж олсон мөнгөө үрж буй согтуу нийгмийн шаар шавхруудаар дүүрэн байдаг газар. Энэ бүхнээс болж хотод бэлгийн замын халдвар төвчин тэр дундаа дохын халдвар ноёлдог байна. Хот гаднаасаа нэлээд сонирхолтой өөрмөц уур амьсгалтай харагдах боловч дотогш орох төдийд урам ховорчдын дээд зэгтээ хөрөх болно. Хүмүүс төмөр гүзмөр бүрсэн навсгар овооход амьдрдаг бөгөөд уулын ингэрэр дүүрэн тийм овоохонууд бий. Төв гудамжнаас бах зэрэг холдох төдийд хаа сайгүй хог хаягд лугтаж хотын аль хэсэгт өмхийн өнөр хамар сэтлэг шахам өнөртнө. Бохир усны систем муу хөгжснөөс болж угаац өтгөн шингэн гудамжинд шууд урсдаг. Барихуудын ихэнх нь халаалтгүй боловч цахилгаантай. Зарим нь бүр интернеттэй ч байдаг. Эмч нарын хэлж байгаагаар жиж бүр уурхад гарсан ослын улмаас 30 орчим хүн амиа алддаг бол гэмтэргийн золиос болж 70 хүн нас ордог байна. Хотын мөнгөн усны бохирж боосон өндөрлөг бүс нь цусны бүжигнэс, бөөрийн дутагдал, мэдрэлийн системийн асуудлуудад хүргэдэг. Энд хэдэн жил амьдрахад архаг өвчтөй болох нь баталгаатай. Бохирын шугам сүлжээний асуудлаас болж олон эмэгтэйчүүд шээсний замын халдвар төвчнөөс шаnsж байдаг. Дашам дуутад миний өмнө хэлсэн $200 цалинг хүн бүрч авч чаддаггүй. Зарим нь бүр юу ч авдаггүй. Учир нь энд нэгэн маш сонирхолтой систем үйлчилдэг. Ажилчид сарын турш өн хөлсгүй ажиллаад хамгийн сүүлийн өдөр компаниас тэдэнд хичнээн хэмжээний хөдөр өөртөө авч чадна. Төдий чинийг өөртөө авах эрх олгодог байна. Гэхдээ ажилчдын авч авсан чулуу дотор алт байх магадлал тэмч өндөр биш. Олсон алтаа зохих хүнээр нь зарах нь бүрч хэцүү. Нутгийн жэнжүүд үнийг нь аль босоос унгаадаг. Хотын ирчүүд уурхад ажиллаж байх хооронд эхнэрүүд нь алт олборлдог компани хаягдсан хаягдл чулуузыг дундаас алтны өчүүхэн хилтгэж болов олох найдлагаар шигшиж суудаг. Энэ ажилд ихэвчлэн хүүхдүүдийг татан оролцуулдаг. Юутаач нэгэн цагт хүүхдүүд уурхад хүртэл ажилдаг байсан цаг үе бий. Өнөөдөр тус хотын уурхагаас жилд 10 орчим тонн алт олборлдог гэсэн албан бус мэдээлэл байдагч хар зах цэцэглээ хөгжсөн тул энэ тоонд идэхэд бэрх. Засгийн газар энд ноёлж буй хөөж бус байдал анархизмыг зүгээр л үл тоомсордог. Хотыг уурхачдын ажлын нөхцөл, хотын амьдралыг сайжруулах талаар нэг их санаа зовдоггүй алт олборлагч компаниуд захирдаг. Одоо та энэ хотыг яагаад дэлхий дээрх там гэж нэрлэдэг болсныг ойлгосон байх. Хэдийгээр л хотод ийм их цөхрөл үхэнц байдал ноёрхдогч энд амьдарч ажиллах хүсэлтэй хүмүүс тасардаггүй бөгөөд энэ тэдний хувьд ядаж хэдэн төгрөг олох цорын ганц боломжинж байж мэднэ. Дараагийн өдөрх өвөрмөц суурин газар руу шилжээ. Энэ бол дэлхийн хамгийн нарийнхан хот болох Янжин юм. Хот шувууны нислэгийн өндрөөс ямар харагдаж байгааг харуулсан эдгээр бичгүүд цахим ертөнцид маш хурдан тархсан. Зарим хүмүүс үүнийг бүр компьютерийн графикч гэж бодож байв. Хятадд амьдрахад хамаагүй илүү тохиромжтой газрууд байхад хүмүүс яагаад ийм нарийнхан суурьнд амьдрахыг хүсдэг нь бусдын гайхшрлыг төрүүлдэг. Гэхдээ яг л уран зөгнөлт киноноос гарсан юм шиг ийм өвөрмөц газарт яагаад амьдрч болохгүй гэж уул саад болдог тул хот өргөшөөгөр тэлэх ямар ч боломжгүй. Хамгийн нарийн хэсэгтээ Янжин ердөө 30 м өргөнтэй бол хамгийн өргөн хэсэгтээ 300 орчим метр байдаг. Энэхүү юр бусын нарийн байхаас гадна өөр нэг онцлог бий. Энэ бүс нутагт газар маш үнэтэй тул олон давхар орон сууцны ихэнхийг голшин эрэг дагуу шууд барьсан байдаг. Усны түвшин нэмэгдсэн үед уяв давтгаас сэргийлэхийн тулд байшингуудыг өндөр нарийн шонгууд дээр босгожээ. Энэ хот нь Хятадын Юнан мужийн их зөндөр уулсын дунд байрлал бөгөөд энд 40 орчим мянган хүн амьдардаг. Уулыг нүгшин гаргасан 2 км урт түнэлээр дайран өнгөрөх дэд бүтэц авто замууд хотын амьдралыг тэтгэж байдаг. Жуулчид ч мөн адил өөр 900 м энэхүү бодит бус дүр зургийг өөрийн нүдээр харахаар ирж хотын эдийн засагт ч хувь нэмрээ оруулдаг байна.
Хэдийгээр сайхны хүртэл жуучид тэмжих байгаагүйч цахим ертөнцид танигдсанаар нөхцөж байдал сайжирчээ. Ачаалтаа гүүр хамгийн хэрэгтэй байж болох энэ хотод гүүр маш цөөхөн байдаг. Энд уур амьсгал зөөлөн, хүүтэн өвөл гэж байдаггүй. Бараг жижигэн турш дузаахан бөгөөд бороо их ордог байна. Үүний ачаар нутгийн иргэд цагаан будаа тариалж амжиргаагаа залгуулдаг. Босод оршин суугчид төмөр замд ажилладаг. Эсвэл аялал жуулчлалын салбарт үйлчлэгээ үзүүлдэг гэжээ. Энд төмөр зам байдагч хүрэхэд бас амаргүй бэрх учраас энэ хотыг чинэрлэг гэж хэлэх аргагүй. Түүнчлэн байнга үер буудаг аюултай. Дээрээс нь ийм нарийнхан газарт амьдрахын учрыг ойлгохгүй тул шинээр хүмүүс энд бараг нүүж ирдэггүй байна. Үерийн улмаас энд хүний ам өргөдөж байсан тохиолдолч бий гэжээ. Үерийн үед голын ус маш ихээр дээшиж зөвхөн доод давхардагч биш. Хотыг тэр чигт нь усан давтуулах аюултай байдаг. Түүгээс ч барахгүй байшингийн суур болсон шонгууд нь үерээс аварч чадахгүй төрж бүр норгч аюултай. Харин нутгийн уугуул иргэд эндээс нүүх тухай огтхонч бододгүй. Тэдний өвөг дээдс хэдэн зуун жилийн өмнөөс энд амьдарч ирсэн бөгөөд тэд энэ амьдралдаа хэдийнэ дасжээ. Дэлхийн хамгийн нарийн хотын амьдрал хамгийн тав тухтай нь биш ч гэлээ. Гацаагүй өрмөц уур амьсгалтай лавтай. Эндхийн байгалийн үзмж нь гайхалтай. Энэ газар цаг хугацааны ирэхээр хаягдаж мартагдахгүй гэж найдаа.